Хүнсний хувьсгал Засгийн ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой. Эрүүл аюулгүй хүнсээр ард түмнээ хангаж байгаадаа маш их баяртай байдаг. Үйлдвэрүүд олноороо бий болох. Яг энэ хүүн дээр нь татаас өгч байгаа энэ байдлыг бол маш их талархалтай хүлээж авч байна. Хурдтай явж байна гэж ойлгож байна. Цогцоор нь арга хэмжээнд төлөвлөж байгаа гол ажилтнууд байна. Хүнсний хувьсгал нэгтгэж. Монгол улс шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсны 100 жилийн ой. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших 2.5 жилийн үр дүнг танилцуулах Алтан намар 2024 ургацын баяр Дархан уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдлаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнд нь хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. Энэ бол том амжилт. Зөвхөн 23 онд гэхэд манай хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого 22 оноохоос нэг их 80 төгрөгөөр нэмэгдэж, импорт 250 тэрбумаар бууссан. Манай хүнсний хувьсгал үр дүнд хүрэж байна. За энэ хугацаанд бид нар бас нийтдээ зах зээл дээр 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн нийлүүлэгдэж ингээд амжилттай явж байна. Одоо 30 хэдэн жил гараагүй их хэмжээний тэргэлт буюу үр дүн маш хэмжээний санхүүжилт ингээд энэ салбарт орж иж байгаа. Ингэж төрөлжүүлж хөгжүүлэх нь, ингэж төвийн бүсийг онцлох нь ерөөсөө манай хөгжил дэвшлиг төрөх нэг алхам гэж үзэж байгаа. Манай үйлдвэр баригдсанаараа 400 гаруй ажилтны нэмд ажлын оромтоо бий болгосон. Малын дэжилд хувьсгал хий гэсэн бидний нэг зорилт байгаа. Хүнсний хувьсгалыг чинь амар сайн ойлгоцсон байхгүй. Хүнсний үйлдвэрийн зорилгоо тоног төхөөрөмжийг гайлын татвараас чөлөөлсөн энэ бодлого бол маш их оновчтой бодлого. Ажлын байртай байх, ажилтай болгох энэ зөвхөн хүнсний тухай яриаггүй гэдгийг л би аягүй сайн үзлээ. Яг энэ хүүн дээр нь татаас өгч байгаа энэ байдлыг бол маш их талархалтай хүлээж авч байна. Хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлттэй зээлээс санхүүжилт аваад Бидний ажил бол маш их дэмжлэг болсон байдаг юм. Бизнес бол хизээ зогсдог гэвэл мөнгөгүй л зогсдог. Тэгэхээр яг зогссон байсан төсөл хөрөнгө оруулалтын зээл аваа хөдөлсөн л гэсэн. 3 сая бүхэн амтаа усч байгаа өөрсдөө хүнсний хэрэгцээгүүдийг бүрэн хангах боломжтой. Ургацын баярт Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх оролцож, ард иргэдээ эрүүл хүнсээр хангахад бие сэтгэлээ зориулан ажиллаж буй хүнс хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хандан баярын хурлыг нээж үг хэллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар Перу мод хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн цагаан алт зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байна. Зөвхөн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд төр захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж хууль, дүрм, төсөв санхүү, хөнгөлөлтөө зээл, гайл татрын хөнгөлөлт чөлөөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг бид нар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ард иргэдээ гарал үүсэлтэн тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж Монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар манай улс хүнс экспортлогч орн болох энэ зорилтоо бүрэн хангах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаамаа. Ард иргэд та бүхэндээ атар газрын эзэмшсэний түүх 65 жилийн ой болон хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсны түүхт 100 жилийн ой баярын мэндийг бас өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчинд ор Монгол улс мандан бадрах болтугай. Хүнсний хангамж аюулгүй байдал энэ хөдөлгөөнийг зарлаад 2.5 жил бид ямар их үр дүн түрээвэ. Засгийн газрын 36 дугаар тогтоолоор хүнсний ногооны үрийг 80% хөнгөлж өгөх шийдвэр гарсан. Ногоочид тариалангийнхаа талбайг нэмэгдүүлж зардал хэмнэхэд маш их таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм аа. Атар газрын 65 жилийн хөгжил дэвшил хүнсний хувьсгалын 2.5 жил хийсэн ажил үйлчгээний үр дүн энд бид харна. Ингээд нийт тариалагчтай энэ хүнсний хувьсгалаа хэрэгжүүлэх та бүхэндээ ариун их хөгжил дэвшлийн салбарынхаа хөгжил дэвшилд өндөр амжилт гаргахыг хүсье. Баярлалаа.
Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд төр захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрм, төсөв санхүү, хөнгөлөлтөө зээл, гайл татварын хөнгөлөлт чөлөөлтөөс эхлүүлээд 114 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн 2 жилийн хугацаанд арилжааны 10 банкаар дамжуулан 5-аас 6% хүүтэй, 3-аас 5 жилийн хугацаатай нийт 1.3 их 80 төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг 3100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, иргэн аж ахуйн нэгжид болгожээ. Энэ бол хүнс хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 жил байгаагүй ихээхэн дэмжлэг амжилт үр дүн юм а. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил нэг 610 гаруй мянган га талбайд нийт тариалалтаа хийсэн. Энэс нэг 350 гаруй мянган га талбайд одоо үр тариа. За 100 гаруй мянган га одоо ногоон тийчээл. За төмс хүнсний ногоо нийтдээ нэг 40 мянган га одоо тариасан юм үр дүнтэй байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаанд 3000 гаруй одоо жижиг том төслүүдэд 5-6% хүүтэй 1.3 их 80 төгрөгийн зээл одоогийн байдлаар гараад байна. 5-6% хүүтэй зээл олохоос гадна урамшууллын одоо бодлогоор бас дэмжиж байгаа. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 2023 онд хүнс хөдөө аж ахуйн салбарт нийт 35 тэрбум төгрөгийн урамшуулал болгожээ. Тухайлбал 2022 оноос 10 төрлийн хүнсний ногоонд тоон тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн бол Улаанбуудын урамшуулал тоон тутамд 55-аас 100 мянган төгрөг, сүүний урамшуулал 1000 төгрөг, хоньны ноос, тэмээний ноосонд килограмм тутамд 1000-аас 2000 төгрөг, бог малын арьс 3000 төгрөг, адуу үхрийн ширэнд 15000 төгрөг. Энэ жилээс сарлын хөвөрт килограмм тутамд 100000 төгрөгийн урамшууллыг тус болгож байна. Мөн энэ хугацаанд хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50-аас 90% хөнгөлж 19 чиглэлийн 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гайлын татвараас чөлөөлжээ. Дээрх хөнгөлөлт чөлөөлтөнд 2900 гаруй иргэн аж ахуйн нэгж 120 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдсан байна. Хүнсний өсөлт хөдөлгөөн хэрэгжснээр бид нар бас хэд хэдэн одоо бүтээгдэхүүн дээр тодорхой хэмжээний өсрөнгөө өсөлтийг бол гаргаж байгаа. Тухайлбал өндгөө одоо дотоодын хангамжийг одоо 60 гаруй үүд ингээ хүргээд явж байна. За хүнсний ногоон дээр ялангуяа таримлынхаа нэр төрлөөс хамаарат 7-оос 20 гаруй үеийн одоо өсөлт бол гараад явж байна. Хүнснийхаа дотоодын хэрэгцээний хангамжийг одоо 80 гаруй үүд хүрэх хэмжээнд ингэж одоо хангамжаа бүрдүүлж чадж байна. Энэ жилийн одоо тариа урт сургаалтын дүнгээс харахад төмс болон хүнсний ногоо 20-оос 33% өсөлттэй байгаа. Тэгэхээр бид нар бол тодорхой үр дүнгууд гарч ирж байна гэж харж байна. Одоо махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд маань бас эхний одоо ээлжинд энэ булангийн орнууд руу махан экспортлж байгааг бас бид нар энэ үр дүнгийн төслийнхөө үр дүнг харахад бол таатай байна. Хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах энэ хүнсний хөтөлбөрийг бол бид нар эхнээс нь ахуулаад ер нь тууштай дэмжиж одоо хамтарч ажиллаж байгаа. Монгол улс эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлагч орн болох зорилгынхоо хүрээнд дархан уул, сэлэнг, төв аймагуд буюу төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр зорж байна. Тиймээс хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан уул аймагт шилжүүлэн байршуулахаар улсын хурал засгийн газраас шийдвэр гаргасан. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж хөдөө аж ахуйн корпорац, хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин иржээ. Монгол Улсын засгийн газар энэ төвлөрлийг сааруулахын тулд төрийн захиргааны байгууллагуудыг
тэр бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс бүсүүдэд шилжүүлэх юм ажил эхэлж байгаа. Тэгээ хүн хөдөө аж ахуйн яам эхний одоо шилжин сурч байгаа төрийн захиргааны байгууллага яам болж байна. За зээлийн батлан налтын сан бол Монголын төвийн бүс буюу Дархан хотод хөрсөндөө аж ахуйн үйлдвэрийн амнууд ирж байгаа толгоотойгоор салбараа байгуулж байна. Төвийн бүсийн салбар гэдэг. Энэ салбар байгуулсан давуу тал гэх юм бол одоо тариаланчдын бүслүүд буюу тариаланчид, ногоочд, малчдад илүү ойр төргийн шуурхаа өөрчлөх мөн яамныхаа дэргэд цуг байрлаж байгаа учраас бүр илүү ойрхон яг бодлогын газартайгаа нийлээд хамтраад өргөчгöd их чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хөдөө аж ахуйн яам энд төвлөрнө гэдэг бол энэ бүс нутагт яг энэ чиглэлийн бүхий л одоо яг энэ яамтай холбоотой энэ ажлыг эрхэлдэг иргэдтэй холбоотой аж ахуйн байгууллагатай холбоотой олон шийдрүүд хөрсөн дээр шууд боход ойрхон одоо түшид суулгана гэж ойлгож байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцөх хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт болоод хүнсний хувьсгал, цагаан аалтай хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм а. Бид нар ноолуурыг бол хөдөө аж ахуйн биржид бүрэн одоо 100% арилжаагаар дамжиж экспорт хяналттай гарч чадж байгаа. Одоо ингээ улаан будаахан арилжааг бид нар хийж байна. Харьцаар өнгөж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг бол экспортод гаргах дотооддоо үйлдвэрүүдэд нийлүүлэх энэ тал дээр бол биржийн үйл ажиллагаа идэвхжүүлж энийг бол өнд оруулах тал дээр бол нэлээд одоо үйл ажиллагаа чиглэлээ хол болгож ажиллаж байгаа. Энэ одоо нийлээ борлуулалт өндөртэй гайгүй цэвэр арьсан гутлууд борлуулалт тусаа байна уу тий? Тусаач. Нэг үеэр гутал маань босоод ирсэн тийм үү? Салбар бол хэрэг байна. Гутлын уул сайжирсан тий? Уул сайжирсан тий. Машин шинэ технологиуд орсон. Тий. Өөрөө гутлын үйлдвэрлэх технологи нэлээд сайжирсан. Шугамуудтай болсон Америк руу экспорт хийж байгаа. Тэгээ энэ Монгол шаардлагын арьс Венанд зориулж хийж байгаа байхгүй. Дулааныг одоо жигд хадгалдаг. Дээрээс нь агаарын солилцоог бүрэн одоо хангадгаараа эрүүл мэндэд маш өндөр ач холбогдолтой ийм төрлийн бүтээгдэхүүн даа. Ноолуураа 100% угааж байгаа. Одоо бидний зорилт 100% самна гэсэн зорилготой байна. Одоо ч нэрс угаас ноолуур гаргаад байгаа байхгүй. Заавал самж гаргая. Энэ одоо самж. Тэгэхээр дараагийн одоо төвшний босролт байгаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам Дархангуул аймагт шилжснээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кадаструуд бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган гайгаар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарын сайд онцоллоо. Одоо ингээд Дархангуул аймагт манай хөнгөн үйлдвэрийн яам нэмж ирсэн нь нэг талаа бол одоо тааламжтай. Ягаад гэвэл одоо мэдээж энэ хот сууршил тэгээ бөөгнөр гэдэг маш чинь задарч штэ. Хан дээр дид үтцийн асуудлууд буюу уур зам талбай сайн хөгжилтэй болохоор бидэрчсэндээ алсын хараандаа Дархан руу үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хүсэж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн яамны энэ хүү одоо нүүж ирсэн энэ үйл явдал бол маш олонхоштой, нэлээд үр дүнтэй ажил боллоо гэж үйлдвэрлэгчдийн хувьд үзээд энэ хүү үйл ажиллагаанд бол маш сэтгэл хангалуун оролцож байна. Хот маань яг хэлж байгаа юм шиг ингээд аж ахуйн нэгжүүд олон төрлийн байгууллага өөр хот руу явснаар бол надад сайшаалтай санагдаж байна. Энэ жилийн ургацын баярын онцлог зүйл нь урд өмнө болж байгаагүй хөдөө аж ахуйн техникийн фрад байлаа. Энэ цаг үед газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй техникүүд түүнийг дагалздаг тоног төхөөрөмжүүдийн цуваг Дархан хотын залуучууд театрын урдуур явууллаа. Алтан намар 2024 ургацын баярын хүрээнд хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болон газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй техникүүдийн фрад зэргийг зохион байгууллаа. Тариаланчид одоо их хөдөлмөрлөж сайхан шин одоо бүтээгдэхүүн гаргадаг болсон байгаад өмнөд талархаа
жил болгон ингэж авах бол намныхаа нөөцөд авах бол боломжтой юм байна. Импортыг орлох боломжтой. За манайх олон улсын 5 лабораториор баталгаажсан. Тэгээд олон улсын экспортод гардаг бүтээгдэхүүнүүд импорт экспорт гардаг бүтээгдэхүүнүүд байгаа. Гүзээцгийн жимстэй аруу гэдэг. Ийм арууд одоо зах зээлд одоо энэ гараад одоо дөрөв дэх жил дээр. Хүмүүс одоо ер нь таньдаг болсон. Зах зээл ер нь олцсон арууд байгаа энэ. Иргэдэд эрүүл хүнсээр өөрчилж байгаадаа миний хувьд бол маш их сэтгэл өндөр байна. Монголд үйлдвэрлэв гэх бахархалтай бүтээлч үгийг амьлуулагчид энд цугларчээ. Тэд хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний үр шимийг хүртээж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч газар тариалан хэрэглэгчдийг бодитоор дэмжсэн дэмжлэг бол хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн гэдгийг баялаг бүтээгчид дуу нэгтэйгээр онцолж байлаа. Ер нь төрөл бодол хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал буюу одоо үйлдвэрлэгчдийг дэмжиж хөнгөлөлтэй зээлийг олгож байгаа. Энэ зээлийг олгосноор үйлдвэрлэлүүд маш ихээр хөгжих боломжтой. Үйлдвэрлэл хөгжиж нөгөө цаашдаа ажлын оронтой бий болно. Одоо жишээ нь манай үйлдвэр баригдсанаараа 400 гаруй ажилчин энд ажлын оронтой бий болгосон. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөдөлгөөнд бид бас идэвхтэй ажиллаж, идэвхтэй оролцож, санаачлагтай байж, ялангуяа энэ хүнсний одоо стандартыг дээшлүүлэх тал дээр бол манлайлан оролцож ажиллах болно. Хүнсний хувьсгалын одоо энэ тогтоолжийн дүрийн дагуу бас зээлд хамрагдаж энэ үйл ажиллагаанд хамрагдсанаараа бид нар энэ жил одоо эрдэнэшийнхээ тариалтыг нэмэгдүүлсэн. Хүнсний хувьсгалыг чинь амар сайн ойлгоцсон байхгүй би нөгөө коронавигийн үеэр аймагт шилжиж очоод тэгээ ерөөсөө за одоо энэ эвгүүдэд ирлээ шүү. Ирүүлэлийг мэдэхгүй, оргилыг мэдэхгүй одоо ер нь болохоо айлаа гэдэг үйлсээс би ногоогоо тарьсан байхгүй юу. Бид нар чинь гадаадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг авахгүйгээр дотооддоо үйлдвэрлээд тэрнээсээ өөрийнхөө хүнсний ногоог хангаж чадчихвэл бас илүү айтайхан л гэж бодож байна. Хүнсний хувьсгал энэ бол айгүй тийм юугаа эзэн олсонд одоо үйл ажиллагаа гэж би бодож байна. Ногоо цагаа тарихад одоо зээл тусламжийг бол өгж байна. Одоо тэгээд нөгөө хүнсний ногоо тариалдаг хүмүүстээс мөнгө төргийг нас эргүүлээд тийм олгодог. Энэ юу сайхан арга хэмжээ болж байна гэж бол үзэж байна. Тог цахилгаан дээр хөнгөлөлт үзүүлэх, тариаланчтай дэмжих, цаашлаад дотооддоо гидропоник тариаланчтайхаа ногоог иргэдтэй хүргэх тэр талаар ингээд тусламж дэмжлэг үзүүлэл маш сайн. Монгол улсын төрийн тэргүүний санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойших 2.5 жилийн хугацаанд хүнсний салбарт 24 үйлдвэр шинээр ашиглалтанд орж 1500 орчим ажлын байр нэмэгджээ. Мөн дотоодын зах зээлд 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, дотоодын өндөгний үйлдвэрлэл 7.9%, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.4%, хүнсний ногооны үйлдвэрлэл төрлөөс хамаарч 7.7-оос 20.9%, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2%-аар тус өсжээ. Манай улсын экспортын орлого өнгөрсөн онд 1.80-аар нэмэгдсэн бол импорт 250 тэрбумаар буурч махны экспортоос 277 сая $ын орлого олсон байна. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн манлайлал, төр хувийн хөвшлийн хамтын ажиллагаа, баялаг бүтээгчдийн нүр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, санал санаачлагын үр дүн юм.